Энэ хүнийг өнөөдөр олон хүн таньдаг болжээ. Харин туулж өнгөрүүлсэн амьдралыг нь тэр бүр сайн мэдэх болов уу? Галсангийн Жаминуу гэвэл Улаанбаатар мэдээ сонины сурвалжлагч юу гэж тэр үед мэддэг байсан юм. Монголын ард түмэн зөвлөлт амт нөхдийн чин сэтгэлийн тус тэмээр сүнэж мөнхийн ирмэгт тулж ирсэн 21 оноос хойш улс шиг улс болж сайн сайхан амьдралынхаа цаг мөч үрийг тэдний өгөөмөр тусламжийн ачигж социализм, коммунизмын бүрэн төгс ялалтын төлөө гэгээ мөрөөдлөөр амьдарч 90 онтой золгосон. Одоогоос 30 жилийн өмнө болж өнгөрсөн зүйл л дээ. Гуравдугаар сарын 9 гэдэг маань Мартин 8-ны яг дараагийн өдөр. Тэр өдөр бид нар Мартин 8-наар хамарчгаад ажилдаа ирэхэд өглөө намайг сонины нарийн бичгийн дарга дуудсан Ганжууржив гэж хүн байсан. Ганжууржив дарга дуудаад за урд нэг ноцтой асуудал болжээ. Хотын төвд одоо том аваар болоод олон хүн шархтаж гэмтэж зарим нь одоо нас барсан ч юм уу ерөөс. Одоо нэг 20-од хүн өртсөн болтой байна. За тэрний гол хүмүүс нь бол чихэр боовны үйлдвэрийн ажилчид. Тийм учраас одоо чихэр боовны үйлдвэр рүү явна нэгдүгээрт. Хоёрдугаар гэмтлийн эмнэлэг явна. За энэ хоёр газраар ороход бол ер нь баг юм ойлгогдох байх. Тэгсэл дээ. Тэр шөнө ихийн нойр хулжиж хүний хөлийн чимээ чагнан өндөр настай болсон гэжийн хүүгээ өглөө болтол хүлээсэн байлаа. 12 цагийн үед л ээлж буугаад тэгээд ээлжийн ажилчдыг автобусаар авч явсан юм байна л. Ажилчдын автобус гэж шөнө 1 цагт явдаг байхгүй юу? Тэгээ бид нөгөө ажилд шөнө тараад яхад 1 цагаас амжиж очиж чадахгүй гүйсээр яваад бид нэр өгөөж хөрөөныхан гүйсээр хагаад автобусантай амжиж очиж суугаад ганцхан тэр үед бол амгалангийн чиглэл үлдсэн байсан. Тэгэл амгалангийн чиглэлд суугаал тэгэл бид нар явсан. Тэр автобус яг их сургуулийн үүдэнд тэр нөө Чойволсонгийн хөшөө биш штэ. Тэрний тэнд ирэхэд урдаас нэг их машины гэрэл ингээл гараад ирсэн. Яг ихийн зургуул тэр Оросын байлдын тэр ингээл бүрчсэн. Замын хажуудах нэг том гэрэл байдаг шүү дээ. Тэр гэрэл нөгөө хугараад тэр автобусны тэр юуг очиод дээр автобусны дээр унчихгүй юу? Арын бөксөн дээр нь тэгэл ерөөсөө шатаж. Тэр хүчтэй мөргөлтөнд автобус их хэвдэрсэн, урд талаасаа шатсан, утаавнаар болсон хүмүүс нь ингээд одоо сууж явсан хүмүүс нь тэр автобусны дотор талд одоо зарим нь мөргөө, зарим нь ноойчоод ингээд одоо хэвдсгийж байсан байна л да. Миний чинь дунд чөнгөөр ингээд хугарчихсан ингээд. Тэгээ ясна ингээд ясна угарчихсан, махан тасарчсан. Тэгээ тарих миний дагдсны хойдлын дагдс чинь цөмрөөд орчихсон. Тэгэл энэ тентгүй мэдгүй цусны жил алдсан л байсан.
Тэр үед тэр Содон Жамц гэж 19 настай залуу тэр улсуудыг бүгдийг зөөж гаргасан. Тэгээ замын хачлага төшөөлөл орхиод байсан. Тэгэл би тэр маань л намайг үүрэл гаргасан. Тэгвэл хөшөөний дэргэд авчрал тавьсан. Нэг том үний хажууд л авчрал тавих гэж болсон чинь тэр сүулт нь бодоод хөшөөл. Чавилсангийн хөшөөл. Тэгж байгаад автобус нэлээд шатсан гал мал одоо олон газруудаас ирсэн л дээ. Энэ үед төргөн тусламжуудаа тэр улсуудыг бүгдийг аваачаад гэмтлийн эмнэлэг ойрхон байсан юм чинь гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн баг. Энэ араас нь цус харчил байсан. Тэгэл яваал зөөгөл байсан. Тэгж байгаа тэр цус алдснаа мэдээгүй юм байна л. Яах ихэнх зургал төрхний тэр гэрсэн хаанаас ч дуудсан бүүмэд тэгэл ирсэн. Тэгэл бүгдийг явж чадахгүйг начил гэмтэрд тавиал. За гэмтлийн эмнэлэг дээр очиход баахан одоо ажилчид ирсэн, зарим нь хөлн хугарсан, гар нь хугарсан, энэ тэнтэй халцарсан тийм улсууд байсан л да. Аварт орохдоо би 6 сартай байсан. Тэр хүүхэд маань хөвлөд тэр аварт ороход амьгүй алдсан байсан. Тэгээ гэмтэл дээр нөгөө нэг жоохон бие минь гайгүй болгочод 3 дахь төрхлөө шилжүүлээд эвдэж авсан. Савыг чинь хүчээр ингэж онгоолгоод ийм нарийнхан ийм төмрүүдл ингээл хийгээд идэв юм. Амар өвдөн тэр. Тэгэл ингээл савны ам нийлээл гэдэг юм. Тэгээ эвддэг юм гэл. Тэгсэн чинь нөгөө хамгийн сүлдэнсэн чинь толгой нь үлдчихлээ гэлдэг. Тэгээ толгойг ингээд ягсан чинь эвдэргийггүй ягасан чинь нөгөө чинь амар өвдөж амж орилол ингээл яхад. Тэгээ тэрийг үлдээсэн байхгүй. Тэгсэн тэгээ үлдээгээд тэгээд 2 хоносны дараа дахиж нөгөө цэвэрлэгэнд оруулаад тэгээд тэр хүүхдийг авсан. Толгойг нь авсан. Тэгээд тэр их мангар эмчээ тэр их тэнэг эмч байгаа. Би тэр нөгөө жоохон тэр нэг жоохон сааталт ордог чинь би тэрнээс ч болсон болооч гэж заримдаа бодно би. Тэр энэ л гарч ихгүй юу байхгүй юу гэдгсэн нөгөө хүүхдийн чинь толгой нь юу ингээд нэг рецептийн юу гэнгээ би тэрнээс айгаад тэгээд яасан тэгж байж магадгүй л гэж бодлоо. Тэнд ирсэн хүмүүсээс нэг хүн нас барсан байсан. Энэ бол 19 настай Содон Жамц гэж залуу. Содон Жамц үйл тэр өдөр өглөө орсон залуу байгаа юм да. Тэгэд орой яагаад ирсэн тэр үгэн дуудагдаж ирж ажилласан уу? Үхвээс бидрийг аврах гэж ирсэн үү? Хувь тавилан тэр зоногдсон юм байл үү? Өнөөдөр би чинь одоо ингээд амьд сэрүүн ингээд явж байгааг бодоод тэр залууг л ач тусаа гавьяан л би амьд сэрүүл явж байгаа. он 1975 он Улаанбаатар хотын 10 жилийн 17 дугаар дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагчдын эвлүүлэг зураг ангийн багш оюун Талигац Содон Жамцтай хамт суралцж байсан ангийнхан сурагчтай 30 жилийн дараа уулзж байна. Яг бас нэлээд хүнд тийм орчинд өсөж байсан боловч
Хүүхэд маань уулыг ухаалаг, овсгоотой, тийм их гэгээлэг, дүрлцсэн тийм алаг, бор нүдтэй тийм хүүхэд байсан. Гэр орноор нь би бас нэлээ очиж эмээтэй нь уулзаж байсан. Аав энэ бас даавтай нь бас уулзаж 8 дугаар анги 7 төгссөн 2 жил одоо миний гар дээр төгс байж байгаа 8 дугаар анги төгссөн. Их сэргэлэн намхай нуруутай их сэргэлэн хөдөлгөөнтэй тийм хүү байсан. Хүнд их тусрах уу. Хүн л тэгэл дагаал заалга өгөөд идэг нэг тийм хөнгөн бас нэг хөөрхөн сэтгэл зайтай хөвгт байдаг шүү дээ. Яг л тийм хөвгт байсан. Ер нь бол их тийм бичиг үсгэн чадвар аягүй сайтай. Их гоё бичдэг, том. Тэгээд ер нь зөвхөн хүн хараад ингээд нэг ямар ч зургийн хичээл дээр бол ер нь шууд хараад зурж. Тэгээд би бол одоо зургийнхаа хичээлд их муу гэхтэл одоо тэгээд судалж явсан археолог дөрж тэр нэг зураг ургаад зурулдаг тийм төвхтэй л одоо. Долдугаар ангид хамтдаа тамхи тач үзлээ бид нэг бөөндөө. Нуугдаад багшаасаа нуугдаа хэдүүлээ нэг гараал тэр гүүрний доор орчоод баахан тамхи сорж байгаа толгой эргээл гарч ирчээл тэр чигээрээ гүйсээр байгаад ангидаа өрөөд ирсэн чинь ангид хичээл орцсон байх юм. Тэгсэн манай ангийн багш яг тэр өдөр орж исэн санагч байна. Дугаар ангид байхдаа надад нэг ийм зураг садгалуулсан байхгүй юу. Тэн дээр нь орсоор я надеюсь, что ты получила моё письмо гэд бичсэн нэг тийм зургаас надад хадгалуулсан байхгүй. Тэгээд би нэг хадгалаад нэг 10 хоног миний цүнхэнд явж байгаа багшаа би нөгөө зургасаа авъя гэд тэгээ авсан. Одоо ямар хөөгтөд өгсөн бодвол нэг охинд л бичсэн цагтл байсан баг та. Тэгээд би үгүй энэ одоо бүр тасал маслын хүртэл зөв тавиад өштой гэдгийнхээ өмнө тасал энэ төр тавиад айгүй сайхан бичсэн тийм загтал би дотрын бас хүний нууцыг гээд дотрын бол би задлж үзээгүй. Зөв миний цүнхэнд нэг одоо нэг 10 орчим хоног яваад тэгээд багшаа би захиагаа авъя гэд надаас авч ийсэн. Хичээлээс тараад бид нар чинь бөөндөө цогтой явна. Тэгэл гэр арилцсан нэг зүг рүү явдаг болохоор бөөндөө шуугалдаад бөөндөө л цуг явдаг байсан бидэд. Тэгээд надад ер нь сайн байсан юм шиг байгаа. Би тэр үед бол нэг сайн анзаардаггүй, мэддэггүй. Байсгал манай үүдэн дээр ирчээл дуудаал нэг юм Монгол дээл өмссөн. Заримдаа хичээлд явахгүй үед бол ана Монгол дээлтэй явдаг гэсэн байхгүй юу? Монгол дээл өмсцэл гудамжин дээрэл шүгэлтэн. Тэгэл дуудана гараад ирэхээр нөгөөтг чинь зогсчод яах гэж байна. Үгүй зүгээр л би чамтаа уулзах гэж ирсэн ингээд. Тэгээл өшөө юм ярихгүй тийш. Тэгэл хоёлоо жоохон зогсож байгаа л цаас би орлоо гэл гэрлүүгээ би арайгаад орчих. Тэгэл нөгөөтг чи өөрхөн амт жоохон зогсож байгаа л явдаг гэсэн. Маад үчин яг авийн багш ангид байж байгаа л яалкноор юунд ордог нөгөө алиалагч болдог шүү дээ. Тийм бол хавтгаа шавгуур гэл нүрэ маа янз ямар бодчихноо тэр чинь тэгэл тоглолтог дандаа тэр яалкнд нөгөө хүмүүсийг шагнал магнал өгдөг юм аа тийм нөгөө өвлийн өвгөн дуудахаар нь очиж дагуулж гаргаж ирдэг. Тэгээ тийм алиалагч болдог юм. За тэр хүүхэд гарын уртаа их гоё зураг зурна. Тэгээд бид хоёрыг очиход бол Ленины зураг зурж байгаад тэгээд дууслагаар гэсэн. Ингээд зөвхөн чэйжийг гаргаал. Хэрийг нэг манай дээдлийн ахал нэг төрсийг гаргаж өгсөн юм шиг манай ах ч бас өөрөө их зурчдаг. Тийм болохоор тэрүүгээр зургийг төрсийг гаргуулж аваад тэгэл гэртээ хараал хаандам юм их зураг зурдаг. Тэгээд хэрүүгээрээ л зурж байгаа. Орхицсан юм шиг.
Уулын дээл нь бол манай тажгаачин дээл юм байна шүү дээ. Хажууд нь байгаа цамц жинсэн цамц ч нэг бол би өмсөж ирсэн юм. Тэгээ хоёулаа хувцас салж өмсөд ахуулъя гэсээр байгаа л тэгэл. Хувцас салж өмсөөл ахуулсан юм. Тэгэл маргааш нь юм болцсон байна. Улаанбаатар хотын гудамжинд ийм одоо том аваар болж хүний амь сүйтлээ, олон хүн гэмтлээ. Нөгөө дайрсан машин баригдаагүй нэг том машин гээд одоо зүгтээ авчихсан гэж. Залуучуудын сайн эрхлэгчээр ирчээд нэг удаачгүй байсан. Баах юм навсайсан ширээн дээр тавьж харна би одоо уган дэрч ажлаас чөлөөл өгчөөд байсан юм чинь тэрийг уншихгүй ёстой юм л та. Тэгээ одоо яагаад ч уншчихсан уншиж чад. Тэгээ бүгдийг нь уншиж чад. За энэ дотор ерөөсөө энэ ганцхан сайн материал бол энийг одоо сайхан зураг мургийг нь болоод тордоо сайхан тавьчаараа гэд хэлчихэд яваад байхгүй юу? Гар үсэг зурчаад 78 он. Эвлийн 17 дугаар орлуулж байсан. Тэгэхээр зэрэг би өөрөө залуу уран бүтээлч эвлийн гишүүн байсан үе. Эвлийн 17 дугаар хорлын тэр хурал зориулж бол үе тэнгийнхэн гэж бүрэн хэмжээний баримт кино хийж байсан. Энэ кино бол ерөөсөө залуучуудын үед амьдралын тухай, эр зоригийн тухай, хөдөлмөрийн тухай ийм кино байсан байна. Залуучууд өнөө сонин дээр материал гарсан байгаа. Тэрийг уншиж чад энэ ер нь бас кинонд оруулчихвал яг өнөөдрийн энэ үйл явдалтай холбоотой ийм сайхан баатарлаг үйл явдал юм байна гэд. Тэр гарсан сонинг зургийг аваад тосол зургаараа авч байгаа шүү дээ. За энэ өгүүлэл гарсны дараагаар хүмүүсээс их загтал ирсэн. Маргаадраас нэхлээл одоо энэ тэндээс загтал ирэл. За их сонин зүйл болж энэний талаар одоо дэлгэрүүлж бичээж радио, телевизээр одоо нэвтрүүлмээр байна. Одоо их олон санал хүсэлт ирсэн. Тэгээд радиогийн сурвалжлагч Шир бид хоёр одоо энэний мөрөөр радио найруулал хийхээр явж байгаа юм да. Бид хоёр хамгийн эхлээд гэр орноор нь очсон. Тэгээд бид хоёрыг очихтой зэрэг тэр эмээ бол одоо маш их хүнд байдалтай байсан, их уйлсан, ярьж чадахгүй байсан. За тэгээд бид хоёр аргалж байгаа л ингээл яриулаад тэгээд одоо радио найрууллаа хийсэндээ дуусаагүй хөрөг гэж. За хүмүүс бүр их одоо сонирхсан. Одоо их гоё радиогаар одоо их гоё нэвтрүүлэг явуулаа гэх. За тэгээд их олон захиа махаа ирсэлдээ одоо радиод ч ирсэн, сонинд ч ирсэн ингээд. За ингэж л одоо радиогаар бол бас дуусаагүй хөрөг гэсэн тийм нэвтрүүлэг явж ирсэн. Тэрийг сонсоод ер нь одоо баримт киноны уран бүтээлч гэсэн бид гэсэн бас ийм мэдээллийн юунаас хоцорч болохгүй юм байна гэсэн үндсэн дээрээс бол тийм зүйлийг аваад кино үлдэр дээр одоо материал цуглуулж хагаад одоо хосол зураг гэж ярьдаг да. Хосол зургийн аргаар нэг 10 метр зураг авсан юм байна. Энэ үед Эвлийн төв хоронд нь хурал болдгийг. Хэвлэлийн баг хурал. Энэ хэвлэлийн баг хурал юуны тухай болсон мэхлээр ерөөсөө хэдхэн сарын дараа Монголын хувьсгал залуучуудын хэвлэлийн 14 билүү 16 билүү нэг их хурал хуралдах байсан. Алдар гавьяатай сайхан залуучууд одоо шилд сонгож оруулна энэ төр гэл ингэхгүй юу.
Тэгээ би бол дотроо бодож суугаа. За нөө нас барж хатдаг залууга энэ их хурал тодорхойлоод тэгээд ээж нь ямар нэгэн төрийн шагналыг нэхэж олгуулад хөөгийнх нь өмнө. Тэгээд ээжийн тэр их хурал суулгах гэсэн гэж. Одоо сэтгүүлч хүний нэг тийм ориглон бодол байна шүү дээ. Тэгж бодсон. Ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дараа готвгой дээр очисон байдгийн тэр материал. Тэгээ готвгой бол бас ч энэ шагнаж болох юм байна. Гэхдээ одоо одон өхөө шудраг журам медаль өхөө гэж ярилцаж байсан байх. Тэнд. За тэгэл дээгүүр одоо шагнал тодорхойлогдож байна гээл. За тэр үед яг манай сонны Улаанбаатарын мэдээ сонны 40 жилийн ой болж байгаа юм. 40 жилийн ойгоор одоо бид нарыг бас төрийн дээд шагнал тодорхойлж байгаа. Над чинь алтан гац содон тэгээд манай бусад нөхдүүдэд медаль элдвэл юм тодорхойлсон. Тэгээ манайхан нэг эрхлэгч хэлсэн ингээд зураг зураад тэр хүний зургийг олж фотог нь олж тавиад ингээд үнэхээр ч одоо нэгдүгээр нүрээ сайхан тавьж. Гэтэл гайвал тэр сонин гарахтаа яасан бөхтэй зэрэг ард талын нүрэнд нь ялалтын баярын материал орсон юм байна. Тэгэхээр ялалтын баярыг одоо эсэргүүцэж Оросын одоо машин дайрсан хэргийг ялалтын баяртаа одоо ингэж эсэргүүцэж ялалтын баярыг эсэргүүцсэн маягаар тавьсан гэдэг ийм ялд унагсан. Тэр чүйтэй хэл тэр зурган дотор нь одоо нэг ингээд чулуу молуу зурсан юм байна л да манай зураач. Тэгсэн тэр нь одоо сол гэсэн үг болгож уншаад тэр чулуу нь одоо хэвлэл хөлдөр дээр төмөр нь ингээд идэгдэхгүй тасраад гарч ижил. Тэгсэн тэр тасарсныг чулуу зурсны сол гэж уншаад чи солдат гэдгийг одоо ингэж хэлсэн. Чи одоо далдын одоо тийм мууснаа өвөрлөж солдат гэж чи орос солдат гэдгийг чи зориуд ингэж сол гэдэг үгээр дамжуулж хэлсэн. Тэгэл тэр зураг авчаад угаалгах гэж өгсөн байсан. Тэгэл киногаа яг л явж байсан чил. Манай одоо намайг өөрөөс дуудаж байгаа юм л да. Ийм үйл явдал болж эн чинь ерөөсө болохгүй гинэ. Канон тийж гэдэг ч. Би үл юм жоох юм авцсан байгаа. Чи авсан юм гаргаад ир гэдэг ч. Авсан юм надаа үзүүлэхээр позитив болж ирээгүй. Негативэрээ байгаа юм лабораторид байж байгаа гэсэн. Тэгээд лабораториос очиод асуусан чинь позитив гарцсан байна. Тэгээд 10-аад метр юм барьж ирээл намайг өрөөнд дарахтаа үзүүллээ. Энэ ч ерөөсө болохгүй гэж шүү. Энэ ер нь цаад одоо санаан ч гэсэн нэг тийм хортой нийтлэл. Ийм мэтэр одоо хинээд юмтэй. Сүүлдээ тэр зургийг чинь одоо бүр томруулж яриад тэр зураг нэг хүн өрөөд явж байгаа зураг байт юм би одоо тод санаж. Тэгсэн тэр нь ингээд хүрээн ингээд тийм баавгай шиг гарч ижил дээ. Тэгсэн чи одоо Оросыг одоо ингээд баавгайн дүрээр хийлээ. Энэ бол зүгээр хүн үрч ууш чи одоо баавгайн дүрийг дүрсэлж баавгайгаар чи Оросыг одоо төлөөлж хийлээ гэж. Ингэж одоо тэгэхээр ийм хачин зүйлүүдийг одоо тэр ялынхаа юунд ярьж одоо ялыг улам хүндрүүлж байсан тиймнүүд бол зөндөө бийлдэ. Ингээд дээгүр шагнал баахан ингэж яригдаж ингэж байсан чинь гів гинтг нь нам болсон ерөөс. Тэг хотын намын хорооны 1-р дарга дээр дууддаг юм байна эрхлэгч бид хоёрыг. Тэгснэ за одоо тэр гавьяа найруулал тэр хүүхдийн тухай ерөөсөө үгүйт дурсаж болохгүй шүү. Та чиг одоо чимээгүй байхаар гэдэг юм байна. Бид учрын ч олдсонгүй одоо чухам юу болцоо одоо. Тэгэл одоо чимээгүй болсон. Өнөөхий чинь тэр гавьяа найруулал амиараа урсан ам тэдний талаар бол одоо ердөө үг өсөх дурсгаа байсан байд. Чимээгүй л байхад байл. Зохион байгуулалтаа цаанаасаа энэ олон нэвтрүүлэг энэ оноо бичсэн юмнууд энэ төр бол ерөөсөө нэг зохион байгуулж исэн шиг байна. Тийм учраас бүлэг этгээдүүд байсан. Тэрний нэг үл чи юм байна. Тийм учраас чамайг арга хэмжээ авах ёстой. Дээрээс ч одоо тийм юу ирсэн. Яагаад арга хэмжээ аваагүй нэгсэн. Тэгээд 79 оны 7 сард бол канал төрт одоо уран бүтээлч байх эрхээ асуулж одоо жишээ нь халагдчих байсан байна. За ингэж байсан чинь 1979 оны 79 он гараад 1-2 дугаар сарын үед юм уу та гинт нэг өдөр намын төв хороон дээр дуудлаа. Тэгээд намын төв хорооны
үзэл суртлын хэлцээр дуудаж аваачаад тэр найруулгыг ер нь ямар учиртай бичсэн мэн тэр гэж жоохон асууж байгаад тэгээд намын хянашил хорооны жаал намын төв хорооны дондов гэж хоёр хүнтэй уулзсан та гэдэг юм байна. Гэмт хэрэгтэн хүнийг мөрдөн байцаадаг одоо жишээ биш үү? Яг тэр үнтэй адилхан бүр дуу хурааж авна. Бүх юмыг одоо ингээд л яа. Гэхдээ энэний цаана чинь Монгол зөвлөлтийн найрамдлын асуудал байгаа юм чинь. Нөхөр минь. За ингээд бид нарыг байцаасан да намайг байцаасан эрхлэх дугрыг байцаасан залуучуудын сонины эрхлэгч даш дундгийг байцаасан өнөө анх үүрэг өгсөн манд ширийг байцаасан тэгэл сонин радиогийн одоо ширв радиогийн хэлтсийн дарга байсан шагдар эднэрийг л одоо бүгдийг байцаасан да ер нь их олон хүн байцаагаад хэдэн сар байцаасан шүү. Авиа найруулгыг ер нь яах гэж бичсэн. Яагаад одоо тэр найруулгыг бичих болов? Монголд өчнөө аваар усал гарч байхад зөвлөлтийн машин оролцсон нэг аваарыг яах гэж ингэж их дэвэр гэж бичв. Наадах чинь хятадуудад олз болоод одоо бүр энэ олуулсан хэмжээний юм болоод. Тийм учраас дээрээс одоо өөр чинь арга хэмжээ аавна гэж байцаагаад байдаг. Байцаах битгийх л одоо нэгжлэг явуулж байлаа. За ингээд байцаагдаад л байсан. Нэг 7 хоногт нэг юм уу нэг 14 хоногт нэг бол зайлшгүй дуудаж байцаа. Тэгтэл өнөөл юмдуудаа голлож асуугаад байна ерөөс. Чи ямар санаатай яасан? Энэ Монгол зөвлөлтийн найрамдалд ан цав суулгах зорилго тавьсан уу? Чи урагш нь харуулж бууд гэж өгсөн үзгээр хойш нь харуулж буудлаа. Энэ тэр гэж их яана. Ийм байдлаар байцаагцаар байгаад тэгээд 1979 оны 5 сарын 29-ний өдөр намын хянашил хорооны хурлаар болж байгаа. Тэгээд бас сэтгүүлч хүнд чинь бас мушгиж гуйвуулж болохоор зүйл байдаг шүү дээ. Тим юмда бүгдийг аваач гэртээ шатаалаа. Ер нь энэнийг ч мушгиж гуйвуулж магадгүй, энэнийг ч яаж магадгүй гэсэн юмдуудаа бүгдийг аваач шатаачихсан. Ер нь остол бол багах юм болсон. Тэгээд тэр хуралд бол намын хянашил хорооны дарга Лусаарвдан даргалсан. За Лусаарвдан дарга танилцуулж байгаа юм. Энэ нөхөр бид 4 хүн орж байгаа юм. Одоо толгойлогчоор нь би намын эсрэг одоо харш үзэл суртал тараасан Монгол зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан гэдэг одоо юугаар би толгойлогч нь тэр улс төрийн гэмт хэрэг юм бид дээ. За надтай хамт 3 хүн орж байгаа юм. Улаанбаатарын мэдээ сонины эрхлэх дугур, залуучуудын сонины эрхлэх даш дундаг, намын хорооны хэлтсийн дарга манд шир бид 4 л орж байгаа. Цаана 10 хэдэн хүн нийт ер нь 20 хүн дарга хэмжээ авсан юм штэ сэтгүүлч. Тэр бусад хүмүүсийн арга хэмжээг бол хотын намын хорооны шугамар шийдсэн. Би одоо Улаанбаатарт ингээд ерөөсөө бүр суух газаргүй араажвар бол даш дундаг жамин дугур телевизээр бол тэрийг л ярина. Сонин болгон дээр тэр гарна. Сүүлдээ одоо ерөөсөө бүр бараг л гიშгэх газаргүй шухуулаад би төрс нутагтаа очсон. Төрс ах маань байдаг тэнд очсон. Ах маань оройтод ирлээ. Гэхдээ та яваа би одоо ингээд өрөөд ирсэн гэсэн чинь үгүй одоо өнөөдөр намын хурал боллоо. Чиний тухай асуудал авч хэлцлээ штэ гэж. За тэгээ яаж вэ гэсэн чинь тэр нутгийнхан бол чамайг ерөөсөө тэр тийм одоо эсэргүү ямрыг дэмий яриад байгаа юм гэж ингэж байна гэж. Бидний хэргийг бол намын хянашил хорооны шугамар шийдэж байна. Ингээд намайг хамгийн эхэлж оруулсан Лусаарвдан дарга танилцуулсан энэ жамын бол
гавья гэж найруулал бичсэн. Дуусаагүй хөрөг гэж радио найруулал бичсэн. Одоо 3 зүйлийн одоо том сэдвэр бичиж Монгол зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан хөө. Ийм учраас намаас хөөж ажлаас халж прокурорын мэдл шилжүүлэх санал байна гэж хэлдэг гэж байна. Намайг тэгэхэд яллаад одоо чи бол зохиол бичих эрэхгүй гэж хэлээд зохиол бичих эрхийг 6 жил хасаад бүх номнуудыг зогсоогоод ингээд одоо миний хамгийн том хохирол бол тэр байсан. Тэр хооронд хотын номын хорон дээр нэг очлоо. Сонныхоо газараар нэг очсон. Оо чамайг ажлаас халдсан гэж. Миний ээж нэг хотын номын хорооны ажилчдын байр гэдэг энэ Ленин клубын зүүн дэргэд нэг дан цагаан байшин байдаг байсан. Тэнд ээж дүү хоёр маань байдаг байсан. Тэр өнөө байрыг хурааж яваад гадаа гаргацсан байна. Бүр үүдэн дээр юм хураацсан. Энэ дутагдлаа хүлээ. Үгүй бол одоо чамайг прокурор шилжүүлээ. Одоо шоронд явуулна л гэж байгаа юм л. Тэгээ яах вэ? Дутагдлаа хүлээж байгаа юм. Одоо би хэлс хэрэг хүлээж байгаа юм бол тэгж л хүлээл одоо хэлмэгдэл гэдэг бол тэгж хүлээлгдэг байхгүй. Зөвөр уран бүтээл хийж чадахгүй 7 жил болсон. 79 талагчаад би ч өөрөө сот 3-т очсон байна шүү дээ. Ер нь өөрөө сот 3-т очиж ажиллая. Хэрэг би тийм Монгол зөвлөлтийн одоо найрамдалч харшим хийгээд байгаа юм бол би тэр байгууллагад очиж ажиллагээд тэр байгууллагад очиод одоо төмөр замын оройн дөрөгжөөс энэ орон сууц төрийг хариуцж Монгол ажилч нь хариуцж тийм ажиллаж байсан. Тэгээ нэг жил хагас болоод 81 он хүртэл ажиллаж байтал сот 3-аас дахиад халагдж байгаа юм. Яагаад халах болсон гэсэн чинь энэ нөхөр чинь түрүүчин ийм Монгол зөвлөлтийн эсрэг ийм хувилдаанд оролцож ингэж байсан нөхөр юм баа гэд Тэлхан сайдын тушаал гараад дахиад намайг халаа хийчихэж байгаа. Би бааз диспетчерээр ажиллаж байсан. Би саний эрхлэгч байгаад буугаад диспетчер болоод тэгээ тэнд би одоо алдаагаан засахын төлөө одоо элдв ажил санаачилж хийж тэр баазд одоо тэр бааз чинь өөрхий бас одоо харилцангуй харанхуйд газар шүү дээ. Ном унших ном байхгүй. Би тэр номын сан байгуулсан. Би Оросын одоо тэр асуудлаар шийдэх учраас тэр Орос цэргийн ангитай хамтарч жолооч нарын дунд би уралдаан ажил мэргэжлийн уралдаан зохиож байсан. Тэгээ янз бүрийн ажлууд хийгээд тэгээ сонинд нэг мэдээ бичээд өөр жолоочийн нэрийг тавиа явуулчихад тэрийг ямар сонин гаргадаггүй байсан. Энийний цаанд аш томдог байна. Энийг гаргаж болохгүй. Энэ улс төрийн эсрэг юм. Тэгэхээр энэ бол цаанаас одоо маш их тийм хардаж, сэрдэж, тагнаж, чагнаж байсныг би одоо тэгэхэд л ойлгодог юм л да. За энэ хугацаанд бол би ерөөсөө кино үлдэртэйг холбоотой байсан л да. Миний мэргэжил кино, миний өөрийн багын сонирхол кино байсан учраас. Тэгээ кино үлдэрт одоо орё очие намайг ер нь миний асуудлыг харж үзээч гэсэн асуудлаар бол тэр үед манай сайд чинь сегмент гой байсан шүү дээ. Орлогч сайд Баатар согт байсан. Энэ улсад өргөдөл бичсэн. Энэ улсад бол ер нь өргөдлийг их нааштай хүлээж аваад ямар юм болсон, яагаад ингэсэн уран бүтээлчийг тэгж жагаад ер нь кино үлдрийн гадна талаар тойрсон цагаан хашаа байдаг ш тууп юм. Тэр хашааг нь өндөрлөөж ямар ч байсан. Тэгэхээр чи би ч одоо гэр бүлтэй 3 хүүхэдтэй байсан юм чинь. Тэгээ тэр хашааг бол ерөөсөн ганцаараа баг 50 санж. Мөн 50-60 санж дээш нь өндөрлсөн ш. Энэ өндөрлөгтөө яг хөө тэгээд тэнд ажиллаж байсан улсуудаас тусалдаг байсан. За сот 3-т одоо ажиллаж байхад одоо миний шавнар гэдэг их олон Монгол ажилчтай байлаа шүү дээ. Тэд нөр чинь өдрийг одоо нэг өдрийн хагас бүтэн сойдороор өрлөг хийгээд өгчдөг. Тийм үе байсан юм байна. Москвагаас одоо миний найз яруу найрагч Шарвын Сүрэнжив төрийн шагнал зохиолч миний найз хүүхдийн зохиолч Доржин Гарма нарын бичсэн гайхамшигтай захидлууд эр хүн тугч барин тугалж хариулна. Эсвэл одоо зарим захидлууд бол наадах чинь бол юу ч өшчээ. Энд бол одоо ёстой ямар ч шиг одоо бодох юм байхгүй гэж энэ үхнээс үзэхэд ард түмэн бол одоо тэгж хандаж байгаагүй юм байна гэж би одоо баярлж явдаг. За тэг би бол бас залуу байхдаа бол бас кино үлдэрс арай халагч чухал гэж бодож байсан.
Кино үйлдвэр салгахдахт бол би ч кино үйлдвэр бас нэг гэр өгч ирсэн шүү дээ бид нарт. Дөнгөж сургууль төгсөж ирсэн. За манай ирээдүйтэй уран бүтээлч тэгээд яг тэр 79 онд халагдах үед ч одоо киноноос шөөж гаргаад нөгөө бариулж исэн гэрээ хурааж аваад ерөөсөө тэгэл годинчны болгож ирсэн. За бид бол зөвлөлтийн эсрэг хэрэгтэн гэдэг ийм одоо айхтар юм хүлээсэн. Гэтэл тэр зөвлөлтийн одоо нэг том зохиолч энэ Монголд ирээд тэгээ намайг ирсэн байна л да. Тэгэхэд хүмүүс одоо хэлж өгөөгүй байна. Одоо ийм хэрэгт ингээ унсан гэж хэлж өгөөгүй юм байна. Тэгээ одоо бүр сүүлд нь ирсээр байгаад олсон чинь баазад дэсвэж байсан юм бэ. Тэр бас айхтар үлдээвэр. Янз бүрийн улсаар ирсээр байгаад ингээд унтчихж. Тэгээ Оросд аваачаад тэр хүн одоо ингээд аш тундаг тэнд ингээд дэсвэж болсон сууж байна. Ингээд одоо ерөөсөө эрхчлөөгөө хасуулсан. Тэгсэн чинь Оросын хүүхдийн зохиолчд тэгвэл энэ жил Москвад аш тундгийн жил болгоно гэж зарлаад Оросын бүх сонин сэтгүүл миний шүлгийг гаргаад энд таагдаж байсан шүү дээ. Гэтэл тэр зөвлөлтийн эсрэг гэж байгаа тэр нөхөд маань миний бүх одоо шүлгийг өмнөх хүүхдтэйгээр ингэж гаргаад бүх одоо Пенерская правда гэдэг тэр үед их том сонин байлаа шүү дээ. 10 сая хэвлэгдэх том сонин. Тэр сонинд одоо ингэж бүр өмнөх хүүхдтэйгээр томоор гаргаад тэнд сонинд бол бараг тэр Оросын зохиолч ч гэсэн өөрсдөө гардггүй тийм одоо их нэр хүндтэй том айхтар сонин байна л да. Тэгээд тэнд гаргаад ингээд надад одоо бүр том шуудангаар юм бэлэг болгож ирүүлж явахад миний нүдний нулимс гарч ирсэн. Кино үйлдвэрт одоо 4-500 ажилчин байснаас 4-500-аар одоо яг тэрийг бол за энэ чинь үнэхээр дайсны тагнууд байсан байх шүү. Энэ чинь юм зохион байгуулалтад эрэгт орсон байх шүү гэдгийг бол бүгдээр тэгж хүлээж аваагүй ч гэсэн тодорхой хэмжээний улсууд бас тэгж хүлээж авч байсан. Холбоогоо таслах ч юм уу. Нөгөөд найз нөхд байсан улсууд чинь айх ч юм уу ерөөсөө тийм хөндөй болох. Тийм юмнуудад ажиглагдаж байсан. Тэр үед Монголын хувьсгал залуучууд дэвлийн товрооны 1-р нарийн бичгийн дарга байсан манай нэрт зохиолч Лодонгийн Төдөгойг одоо би заавал одоо хэлэхээс өөр арга байхгүй. Энэ хүн нэг удаа жолоочоос асууж би тэнд жолоочийн одоо хуудсыг бичигөө дисвич хийгээд шорон дотор сууж үйж тэр аш тундаг гэдэг хүн юу болж байна гэж асууж. Тэр ч одоо удахгүй өгөх байх юм хариугүй байгаа гэдэг жолооч нь тоглооч юм өөрхий хэлчихэж л. Тэгсөний Төдөгой чинь яг тэрүүгээр нь ойлгоо. За тэгвэл цаадах ч одоо ер нь өнгөрөн шүү. Айгуу сэтгэл муутай юм байгаа. Энэ хүүхдийн зохиолч дээрээсээ тэгээд одоо эвлийн төвөрөнд дацрах гэсэн тэр авдаг хэлтсэн байхгүй. Айгаад яаж авах вэ? Тэр улс төрийн төвчөний тогтоол гарцсан. Гэтэл Төдөгой өөрийнхөө хэлтсэд авчихсан. Өөрөө бол эвлийн байгууллагын хэлтсийг хариуцж байсан. Тэгээ авсан чинь одоо тэр эвлийн төвөрөнд байсан дээшээ дэвсэж очсон нэг одоо нөхөр нь Төдөгойг матаад одоо тэр эсрэгүү хүнийг одоо улс төрийн байгууллага тавлаа гэж. Тэгээд Төдөгой дараа надад хэлээд за тэ чи үнэхээр том эсрэгүү юм. Одоо чамайг доош нь буулгахаас ерөөс болохгүй нэгээд. Тэгээд доош нь буулгацсан чинь тэр залуучууд буудалд орлог дараагаар буулгасан чинь би эвлийн төвөрөнд 700 авч ирсэн чинь тэр 850 төгрөгийн цалинт. Тэр цаанаа бол дэмжиж байна шүү дээ эдийн засгийн хувьд. Тэгээд дараагаар нь бас нэг дуудаад тэгээд Пенерийн үн сайн эрхлэгчээр чамайг тавья гэж. За ингээ би ямар ч гэсэн залуучуудын үн сайн эрхлэгч байсан хүн Пенерийн үн сайн эрхлэгч болтол энэ одоо Лодонгийн Төдөгой намайг ямагт дээш нь ингээ татсаар байгаад л намайг хуучин байранд навээцсэн. Ямар ч эрхлэгч байсан дахиад эрхлэгч болгосон. Нөхөр Жаминг мод боловсруулах комбинатын эсгүүрийн цэхэд ажилчнаар өгсөхгүй. Саяланг 450 төгрөгнөөс хэтрүүлж болохгүй гэсэн тийм бичиг бай. Тэгэл өнөөхийг бариад л мод боловсруулах комбинат очсон доо. Очиод би эсгүүрийн цэх гэж хамгийн их хүнд цэх байдгийг. Өөрөөр хэлбэл ерөөсөө л уулнаас ирсэн модыг одоо ингэ зүсэж одоо харуулдаж янзалдгал зэхэлдэ. Гаднаас л одоо хөлдөө хар мод оруулаад тэрнийг л одоо эсгэж ийш тийш нь одоо ноцон хаалга маалганд өгдөг. Иймэрхүү л ажил хийгээд 1979 он нэг жихүүн гуйтэн гадаа гудамжинд бол улаан тоос уссан салхитай ийм одоо нэг өглөө байсан. Энэ өглөө бол үндсэндээ хотын намын байгууллагаас хэд хэдэн улсууд
Галсангийн Жамин гэдэг хүнийг бол дагуулчихсан бидэнтэй ангуулсан. За энэ хүнийг бол уулзахад бол бид намын байгууллага товчооны гишүүд бид 7 хүн бол энэ улсуудыг хүлээж авсан. Энэ улсуудтай уулзсан хотын намын байгууллагын улсуудтай бол хүлээж авсан. За энэ улсууд маань өгөөл хүлээж аваад Галсангийн Жамин гэдэг ийм хүнийг бол танай комбинатад ажиллуулах гэж хүлээлгэж өгөх гэж бид явж байна гэж хэлсэн. Тэгээ одоо надыг компаниудаас хүлээлгэж өгч Жаминтай уулзаад одоо сайхан манай цэг төгсөн тэгээ Жаминтай ярьсан тэгээ одоо би хоёр дээд сургуулиас төгссөн сэтгүүлсэн би одоо ингээд ийм юусаа бичиж одоо ингээд алдаа гаргаад одоо ингэж орж ирлээ гэж ярьсан. Тэгээд одоо ямар ажил хийх үү, ямар мэргэжилтэй сэтгүүлж одоо дээд сургууль өгсөн мэргэжилтэй одоо норм ихэр нормчин өгсөн юм гэхээр за энэ усуудаа танилцгаас их ажилчтай танилцуулаад тэгээд Жамин одоо усуудаар уулзуулаад одоо ийм хоёр хүнийг дагаад одоо энэ ингээд ажил гэдэг. Тэгэхээр нөө төвлөгөө биелүүлэхийн тулд модны үйлдвэрүүд чинь ер нь л дор хаягтал нэг 10 цаг 12 цаг ажиллана нэг ээлжинд. Остолын ард одоо юм бичээ сууж исэн хүн тэнд очиод бол тэсгээ аргагүй. «12 цаг нойтон хар модтой ноцолдно гэдэг бол үнэн хэцүү дээ. Тэгээ дэргэд бол одоогийн бол тагнуулын ерөнхий газар тэр үед нийгмийн аюулаас хамгаалахын яамны байнгын төлөөлөгч ажиллаж 5 минут амрах эрх байхгүй. Тэр зэгч одоо бараг 10 хэдэн машин техникүүд ажиллана шүү дээ. Тэр ажлын чинь тэрнээс чинь тэгэл хамгийн хүнд нь хатаалгынхаа цехээс ванзаа авна, үүрнэ, дахиад таарих машин дээр ажиллана. Тэгэл зүсэх хөрөөн дээр голдуул ажиллана. Тэгэл тэгж байгаа л тэгэл бид нар чинь нийтээр хоолнд орно, хамт үдийн зайнаар нөгөө хамтал бүгд хамтал байдгээс. Манай хамаатанд ашиггүй гэж. Тэрний нэг танил тогооч тэр хуансны тогооч байлаа. Цэнд гэж. Одоо би цэнд тогоочд дашгүй хэлж хөөх юм тэнд нэг ядарч яваа амтан байгаа. Гэхдээ тэр үнд нэг симхийг нь харж байгаад нэг толгой шир шөлмөл өгчиж байхыг бодоорой гэж хэлж. Тэгээд тэр надад ингээд оочрын хажуугаар очихтой зэрэг нэг юм ингээд голцуулчихна. Юу ч хамаагүй одоо хоолойл давах юм. Голдуул толгой шир өгөндөө нэг толгой олдуул тэгэл хойхолсон толгой аваад энтэй хийгээл ингээл цех рүүгээ явна да. «54 номерын костюм өмсдөг 90 кг-ийн жинтэй хүн очиж байгаа юм. Тэгээд 6 сарын дотор 12 кг тураад 78 кг жинтэй 50 номерын костюм бараг томдож таардаг тийм хүн болж байгаа юм да. Тэгээд нэг өдөр ажил дээр ухаан балартаж унддаг юм байна. Одоо их ядарсал да ерөөс одоо тэгээд нүүр ам энэ чинь бол дүүрэл одоо шарах сорив идэвэр одоо ерөөс ажил хийж тийм хүнд ажил хийж үзээгүй. Тэгээд цэхэд ингээд ухаан балартаад унсан чинь манайхан төргөн дуудаад. Тэгээ 3 дугаар эмнэлэг төргөж өгсөн. Авданбай дарга эмчнэрийн зөвлөгөө хийлгээд надад хөнгө ажлын акт гаргаж өглөө. За ингээд хөнгө ажлын акттай за нэг яамайтай нэг гайгүй шиг юм өгөх болов гэж түрээд очсон чинь. Таныг бол бид мэдээж хөнгө ажил өгдөг юм биш. Та тэр намын хянан шалгах хорооны хоол шийдвэрээр яа. Тэнд одоо бид нар тавина. Тэгээ танд хөнгө ажил өгөх юм уу, гүй юм уу? Одоо бүүмэд гэж ингэдэг юм байна. Тэр манай мод улсруулах комбинатад намайг хүлээж авсан улсууд бол их сайн хүнлэг улсууд байсан. Жама гэдэг дарга байлаа. Намын хорооны дарга нь буурал болдгээд одоо амьд байгаа. Ерөнхий инженер нь Чойжив гээд одоо ажиллаа хийж байна. Ерөнхий технологич одоо жинхэнэ бид нарын хариуцсан хүн нь бол
лусан дорж инженер гээд байлаа. За тэгээд манай мастер бол чимэд дорж гэж одоо өстой алт шиг хүн байлаа да. Энэ хүмүүсийн одоо хараа хяналтанд их сайхан байлаа. Тэгтээ тэд ямар ч мэдлэгүй. Жамийн ингэний хөнгөн ажилд өгч хэмсэн гэдэг бодол байсан ч намын хянан шалхороо гэд тэр тагнуулын ерөнхий газар чинь хайшаач хөдлөх. Над амралт өгөхгүй. Ээлжийн амралт гэж байхгүй. Хуралд суулгахгүй, хурал дээр үг хэлүүлэхгүй. Бүх юм хаалттай, иргэний эрх хаалттай, улс төрийн эрх хаалттай. Сонгуульд оролцуулахгүй. Ерөөсөө ийм л байдал. Тэгээд дэргэд тагнуулын ерөнхий газрын хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгсэн хэрэн хотын намын хорооноос комисста мэлжээ. Тэр жамийн үнэн хэвтэж юу, худлаа хэвтэж юу, худлаа өвчилж юу. Тэр эмчнэр хувилдаж хөнгө ажлын хаагт гаргаж юу, үнэхээр гаргаж юу. Тэрний хялга гээд комисс гаргасан бай. Янз бүрийн одоо мэрэгжлийн хүмүүсийн юм. Тэгээд 3 дугаар эмнэлгийг шалгадаг юм байна. Өнөө бол мундан, авдан бай, бүдэн бүгдийг одоо тэдний чинь шалгаад. Тэгээ яах вэ? Би миний өвчин үний юм чинь. Өвчин үнэн тулдаал одоо тэднэр нэг мэд гарч байгаа юм л. Хэрвээ нэг жоохон тийм одоо ташаа зүйл байсан бол тэгэл тэр эмчнэр миний оронд явах байлаа шүү дээ. Ингээд байж байсан. Нэг өдөр дарга маань дуудлаа. За өөрийн чинь одоо энд ерөөсөө хөнгө ажил ихтэй зэрэг модны үйлдвэрт чинь тийм мэрэгжлийн ажлаас өөр ажил байдаггүй. Биеийн тамирын арга зүйч гэж нэг ажил байдаг. Иргэний хамгаалалтын мэрэгжилтэн гэж нэг ажил байдаг. Диспетчер гэж нэг ажил байдаг. Тэгээд бид одоо энүүгээрээ ярьж байгаад өөрийн чинь диспетчер болох горлоо гэдэг юм байна. Тэгээд тэрнээс хойш намайг иргэний хамгаалтын мэрэгжилтэн болгосон. Тий, комбинат иргэний хамгаалтын мэрэгжилтэн 450 төгрөгийнхөө цалинтай. Тэгсэн чинь жамингийн ажил хөнгөн байна гэж бас юу шоргожээ. Тэр иргэний хамгаалтын ажил чинь үргэлж одоо зохиогдоод байдаг ажил. Өнөө жамин чинь бүр одоо нэг хата атар хүн болж хаад байна гэж хэнийчтэй гэдгийг. Тэгээд иргэний хамгаалтын мэрэгжилтэн бөгөөд биеийн тамирын арга зүйч гэдэг давхар ажилтай болж байгаа. Тэгээс үлд нормонд ороод жаахан туурж ирсэж ядарсан байх тий. Гэтэ гайгүй яах вэ? Ажлыг сайхан хийдэг. Ерөөс өвөн бүгдийг л хийжсэн жамин бол үрсчил гаргаж байсан бүх ажил энэ машинуудаар явж исэн хамт олонтойгоо тийм л байлаа тий. Тэгэл цугаараа сайхан хүлээж аваад сүүлд нь явуулаад сайхан хүлээж гаргасан явуулах. 90 он хүртэл өөрөөр хэлбэл одоо энэ 10 жил 6 сар би тэнд ажиллахдаа ажиллаад тэгээд 1990 онд одоо намайг цагаатгалаа энэ ардчилсан хувьсгалын буйнаар энэ ардчилсан хувьсгал ялж олон үеийн хэлмэгц улсуудыг цагаатгсан шүү дээ. Яг тэр цагаатгал донд намайг гэмт хэрэг, улс төрийн гэмт хэрэг хийсэнгүй. Жамин бол одоо үзэл суртлын өөр бодолтой, өөр үзэл бодолтой хүн байснаас биш. Тэгж одоо гэмт хэрэг хийсэнгүйгээд төрийн цагаатгал үзүүлээд төрийн цагаатгалын үнэлэх олгож байгаа. Амьдрах сайхан, зоригтой, утга учиртай амьдрах бүр сайхан. Гэгээн үнний төлөө нугаршгүй зориг хатуужлалтай явж амьдралыг туулах үнэхээр сайхан.